Бид чинь нэг рок попын дуу чинь гэхээр олон янзаар ч юм уу их олон төрлийн дуу ч юм уу дуулж байгаагаар хүмүүс сонсохыг хүсдэг юм шиг байна. Ер нь юм ардын дуу ч юм уу нэг дуулж өгөөч гэсэн хүсэлтүүд ер нь ирдэг байсан. Тэгээ би чинь жоон дотроос сүрддэг гэх үү. Яг тэгэхээр надад өөрөө аягүй хөндлөлөг биширдэг аягүй олон одоо ардын дуу дуучид байдаг. Тэгэхээр би сүрдэд ер нь оролдох бараг хэрэггүй болов гэдэг дандаа дуулахгүй явдаг. Бас тоглолт төгсөж байгаатай холбоод дээрэс нь цаасар болох чинь энэ удаа бас амар гоё өөрийнхөө сонсохыг хүсдэг дуучнаа хайртай дуучтай ураад заримтай нь хамт дуулаад зарим нь ингэж зарим дуугаа өөрөө ч юм уу ингэж найруулж ингэ дуулж туршия гэж бодоод шууд яг студиэс амьд юм. Тэгэхээр яг бид яг студи дотроо шууд дуугаа ярилцаал шууд тоглох тийм байгаа. Би өөрөө дуу сонгохдоо одоо Монголын ард түмний хамгийн сайн мэдж байгаа дуу гэвэл хичээл сонгосон. Тэгэхээр цөмөр хамттай гоё золгонгоо буузааж игэнжидээ цайхаа уугаад тэгээ магадгүй бас бидтэй хамт хамтартуулаарай гэж та бүхний хүсэж байна. Ингээд хамтдаа сар шинэ халуун бүлээрээ аз жаргалтай хамт хүрэлцгээе. Цаасаар хэр яаж тэмдэглэсэн. Гэртээ нэг олон хүн ирсэн багч манайх дөнгөж 7 хүүхэдтэй айлаа. Тэгэхээр чинь тэгэл гэртээ хүмүүс бид нар хайж байгаа нь гэж байна. Тэгэхээр яа гараад яваад айлсээ төг гэдэг гойдаг. Тэгээ би ерөөсөө нэг ч айл руу бараг нэг ч айл руу ордоггүй. Ээж аваа гэрээсээ гэж гарч чаддгүй байсан шин. Хүмүүс салахгүй. Тийм их хүмүүс орж ирдэг. Тэгээ магадгүй нэг ээж манай цагаан сар их өргөн хийдэг. Тэгээ айгүй бэлгэн ташил бодлоо өгдөг. Тэгээд манай эдээ будаа их гоё байдаг. Тэгэд хүмүүс дуртай байдаг юм шиг магадгүй. Сэлэнгийнх одоо ер нь цагаансаараа яаж тэмдэглэт юм бол? Ялгарх юм манай чинь Орос одоо жишээ нэг юм закуски юмуд нь яг дан Орос тал руугаа байдаг. Тэгээд одоо ширэндээ тавьж байгаа намттай юмуд шүү. Тэд нар надад нэг юм зефир ч юм уу. Оросын нэг юм бичээний набор юм дандаа нэг юм Орос одоо хяктас дандаа гарч юм бэлдэж байгаа шүү дээ. Тэнгүүд бэлгэн нь дандаа Оросын бэлэг юм шүү. За бараг хяхт руу гараад бүх бэлгээ бэлдэнч гэдэг юм уу. Чихрэн дандаа Орос ч юм уу. Юм дан Орос байдаг. За хоёлаа ингээ ороход ер нь ямар хөө нүр бодоод болохоор юм тий. За баярлалаа. Sol de Mila. Тэгээд sol. Бадгийн холбоос шүү дээ те. Яг энэ юун дээр Марли битүү өөрөө те.
Өвгөөштэй ирсэн баярлалаа. Маш баярлалаа. Өнөөдөр нэг одоо жишээ миний хувьд болохоор хүмүүс наагаас дандаа рок попын дуу, pop дуулдаг гэдэг аяг хардаг. Тэгээд цагаан сар болонгод баярсны аргын дуутай ч юм уу нэг юм нийтийн дуунаас дуулсан юм одоо нэвтрүүлэгч юм уу нэг бол дуулсан юм хувилбараар нь харахыг хүсэж байгаа гэдэг юм айгүйх ирдэгсэн байхгүй ч фэйсбүүкээр ч юм уу айгүйх санал тавьдаг нэг юм ардан дуу байна чам зохиндооч гэдэг юм уу те ингээд тэгээд би тоглолт маш төгч чинь тэгээд тоглолтоогоо одоо уялдуулаад гэхүү би яг бас манай уламжлалт цагаан сарын маань баяр болж байгаа. Тэгээд Монголын ард түмэнд бас өөр дуугаар мэнчлэе гэж бодоод хүрэлцэн ирсэн баярлалаа гэж хэлье. Тэгээд баярлалаа. Нэг 30 хүн бэлэг байгаа. Энэ болохоор миний одоо хамгийн дуртай шоколад байхгүй юу? Тэгээ одоо удахгүй бас одоо цагаан сар тэгээд Мартин ам болно шүү дээ. Тэгэхээр Мартин амтай баг цэцгэрээ холбогдчихж байгаа. Тэгээд Pergale гэдэг энэ шоколадыг танд би бас ямшилсан одоо манай зочиж ирсэн хүн байна. Гар хоосон буцаагаад яахаа маш баярлалаа. Би бас шоколад дуртай. Тийм үү? Тий. Хойлож бараг адилхан байж магадгүй байж магадгүй тий хоёлаа. Гэтэ энэ сайхан нэвтрүүлэгт бас хүрэлцэн ирж оролцож байгаа бас баяртай. Тэгээд ер нь өөрийн чин сэтгэлд ингээд нэг багтсан нэг уран бүтээлчтэй байдаг штэ хамт уран бүтээлтэнд тоглоод дуулаад оролцоод хөгжмийн тоглох. Тэр торгон мэдрэмж дотроос манай Баярагийн дуунууд нэг өнгөгч хоосон авах эрхгүй тоглох. Тэгж хөгжимчдэд маш их тийм контрол гэх юм уу тийм ээ. Одоо мэдрэмж их шаардсан дуучин гэж би бол дотроо боддог. Тэгээд бид нар бас нөгөө тэр гоё бодол сэтгэлээ тэр болгон ингээл тааралдаал яриад явахгүй штэ. Гэхдээ надад их тийм ховор нандин бурхнаас ирсэн тэр их ховор тийм хоолой л надад эрдэнэ бит хоолой санагддаг. Тийм учраас тэр хоолоон дээр мэдэрч тоглоно гэдэг бол бас их хэцүү байдаг. Тэгээд хоёулагийн бас хит хитэн уран бүтээлүүд дандаа л нөгөө уйлдаг. Уйлж бүтсэн дуунууд дээр тавьчих тийм. Тэгээд гоё уран бүтээлээ ярьсан ч маш сайхан байна. Дээрээс нь дандаа эхийн холбогдолтой дуунууд хараад байна тий. Тэгээд тань руу нүүж явна ямар гоё бүтсэн бэлээ. Дээрээс юу боллоо гэж. Гэтэ их удаан хугацаанд болсон. Тэгээд надад хараад ихч би юм хийх гэж байгаа гэж ярьдаг байсан. Үнэхээр л чамд одоо эцсийн хувилбарнд тэгж очих байсан юм байлгүй. Тэрэн дээр ингээ ятгын их шиг оруулаад яаж бас надад их гой санагддаг. Тэр найруулга ч гэсэн их сайхан санагддаг. Хоёлоо таарахаараа бас ингээд надаа ингээд дандаа гоё найрсан үүдчтэй ингээд хамгийн бараг олон жил уулзаг байж байгаа уулзж байгаа юм шиг дандаа тэгэж гоё тийм эмоушнтай таардаг. Тэгэл ер нь таарлахаараа л уйлсан. Тэгээд тайсан дээр ингээд намаа яг ингээд ганцаардаа л ингээд уйлж хахад та айгүй хурдан гарч игээд ингээд шангилаад тэр тий. Намаа тэрч аваад би бүрстээ мэгшээл ингээд уйлаад. Миний дунд тавих хаа. Яг ингэж шууд орё.
Буусна цаг болсон юм шиг. За найз өнгөрсөн жил 100 жилдээ уран бүтээл арвин байв уу? Voice Kids шоуны коучор ажиллаа. Тэгээд дээр нь яг коучор ажиллаж байгаа тэр үедээ 3 сарын 8-нд бас тоглолт хийсэн. Тэгээд ч одоо нэлээд л олон юм хийлээ. Шинэ уран бүтээлүүд дээр ч ажиллаа. Тэгэл маш их зүйлийг бас төлөвлөлөө. Ардын дуу ер нь дуулдаг үлээ нагийн. Би нөгөө нэг Монгол HD-ийн нэг юу болсон шүү дээ. Нөгөө бай газраас нь баримтчилж яваад нэг ардын дуу дуулдаг нэг. Дээр нэг төр явуулсан шүү дээ. Би бас нэг явжсэн орж ирсэн. Тэгээ шууд малгай дээл өмсөлээ. Тэгээд би нэг тэргээр үгийг харж байгаа нөгөө Дүримаа гэдэг дууг дуулж ирсэн. Боломжийн санагдсан. Ер нь нэг гоё ардын дуутай байх хэрэгтэй юм шиг байна л шүү дээ. Гэтэ би одоо яг турш үзчихээ л да. За. Сар шиндээ сайн шинжилж байна уу? За ингээд 3 сарын 8 7-8 тий? 7-8-ных нь тоглолтод нь дамжиж үзье. Би нөгөө чиний нөгөө юун дээр содаа хайлгуу дээр юу хийжсэн шүү дээ. Тий шүү дээ. Бэквокал. Уг нь содаа хайлгууг чинь нуусан гэж болно шүү дээ. Содаа хайлгууг дээр чинь би өөрийнхөө дуулахыг минь за сонс гээд чука хорж ирдэг сэл чинь уг надаар дуулсан байсан шүү дээ. Тийм үү? Тийм. Тэнгүүтээ сүлд нь шүү чугах та өөрөө дуулчих гээд би тэндээс гусагдчихсан байхгүй. Тэгээд могоо жилийнхаа гоё нээлт болгоод одоо маш гоё концертээ хийж байна. Тэгээд концерт бол гоё болох нь бол дамжиггүй. Маш гоё уран бүтээлүүдийг бас өөрчлөлтөд хийгэрэй гэж ерөмөр байна. Уран бүтээлч хүний одоо хамгийн жаргалтай байдаг зүйл бол гоё үзэгчдийн өмнө дуугаа дуулах байдаг тийм болохоор найз илүү олон жил тий гоё дуугараа үзэгчд өмнөдөө одоо хүргэж яваарай гэж ерөөё. За баярлалаа. Эрүүл Батар шигээ. Соосгүй дэ борлоо
소다강 한저로도 고도 새끼다랑매 За тэгээд чи төгслийн мадыг яваад Нэг бодог яваад тэгээд жороо борлороо гэж бас яваад. за Тэгээд чи давхар яваад. Тэгээд сүлд давхар шүү. Sögüydülte borluğumin Soldağın hançorodo Qodos herdet amragmen Şundu gertim saradagda Sırrum olgin musda Toңдаг тэнгэргэр шиг Сэтгэлийн хайртай ламраг мэн энхэн хоолоос санагдандаа Атар хэри чивэгэлсэ Аллаг зэсгэн бидунтай Ариу хариг минь будасаа Амраг чамга би хайртай Жоро борлогоно тэмүүлсээр Жолло тавсяро чихотаме Шадхан шин инээсээр Бахан гэрсээр цаавундо Шадхан шин инээсээр Бахан гэрсээр За вау nice. За бүгд цааш нэмийн дүргийг сайхан шивлээрээ. Тийм болж штэ. Та нар ч ястэ хөөрхөн тоглолчт юм байна штэ. Танаас ирсэн баярлаа. Цаашдаа сайхан шиндэрээ. Тэгээд би дуртай шоколад Pergoli брендийн маань. За баярлалаа. За ямар гоё. Баярлаа. Гэр бүлээрээ сайхан шиндэрээ. Энд чинь ингээд Мартин амих гоё бас давхар явж байгаа. За näst амжилтсэй. Баярлалаа. За баярлалаа. За. Манай үзэгчтэй ингээд амьдрал ямар тавилтгүйгээр мэдрэмжний илүү гоё байхад алдсан шамаагүй шүү дээ. Тэгээ хоёлаа бас за ямар дуу байх вэ гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгээд цагаан сартай холбоотой ардын дуу байгаа юм чи миний бодлоор эмгтэй ээжд зориулсан дуу. Та тэгээд ахаад уйлсан болно шүү дээ. Зүгээр юм уу? Зүгээр шүү дээ. Чамд тэр дуу яг цохино. Ямар дуу юм бол гэж. Үрд хамт байгаа чи хийж. Чи л энийг гоё амлуулах юм санагдаад байна надад. Тий. Үрд хамт байгаа чи дуу гэдэг. Тэн дээр нэг гоё бөмбөрийн хэмнэл өгчүүл. Нэг л бас гэж байгаа юм.
Хэрвээ хүмүүс цэцэг хингээвэр хэр талын хинсхэн сарнаби арван дэлхий хачлал дээр таны Учрах зүдний сайхан дагнаас үзэхнүүднээ өдрийн солонго шиг урчин таны Түүний давтагдашгүй дуу хоолой сонсох бүрт сэтгэл дөвдлүүлсэн аялгуунууд 3 дугаар сарын 7-8-нд Аса аренад ихшигдэх гайхалтай үдшийг дуучин баяр цэцэгтэй хамт өнгөрүүлцгээе. Сэтгэлийн гүнээс ундарсан тансаг аялгуугаар аялж аз жаргал дурсан жар дүүрэн гайхамшигт мөчийг эрхэм та нартаа зориулж байна. Баяр цэцэг Diva Live концерт тасалбарыг Shopee болон Omni-ээс За чам амар гоё. За Айргаар ханах айргүй. Булганы айрг юм уу? Булганы сайхан. Ер нь бол Айрг болон булганы. Айрыг бол яг нэрээ булганы айрг гэд бараг хоногчсон тий. Айгуу гоё шүү дээ. Нэрээ цагаан сараар саяны тэр юуны доод найруулга ямар санагдсан бэ нэрээ?
тэгээд айгуу гоё. Би бас нөгөө Амьдаар шууд газар дээр нь тийш цөмөрсөн маа одоо нэвтрүүлгийн онцлог нь л тэр юм чинь бүгдээрээ тэгээд амьд хөгжим гэдгээл үзүүлэх гээд. Тэгээд чамайг гол нь ингээд айгуу олон хүмүүс ингээд тэгж хүлээгээд хилдэггүй хүлээгээд байдаг байхгүй ингээд баяр цэцэн янз янзын дуунууд болдог энэ артын дуу яг ийм манертай дуу яах вэ хүмүүс айгүй их ингээд юу байдгийг дотор нь ингээд нэг тийм бодлоод айгүй их надад өөртөл байдаг байсан байхгүй. Тэгээд би сайхан боломж олон холдонгот нь далимдуулаад оп гээд барид авч байгаа байхгүй. Тэгээд артын дуу хайлаад хүмүүс таалагдах байх. Гоё болох байх. Сая ээжийн дуу л жоохон хэцүү байлаа. Тэгээд ер нь бол ээжийн аавын дуу дандаа надад миний хувьд хэцүү байдаг тоглолтын дээр. Тэгээд болж өгөө зайлс хийдэг гэж хэлж болно. Тэгээд эсвэл нэг арай нэг өөр байдлаас өөр мэдрэмжээр дуулахгүй бол ер нь бол яг шууд амьдуулахад аяг хэцүү байгаад байдаг шин. Ингээд та бүхэнд яг тодруулж одоо хэлэхэд манай TJ боо төвшин жаргал ер нь бол продюсер хөгжмийн найруулагч тэгээд даралт төгжимчин одоо миний болон ер нь манай Монголын урамтай шүү дээ их тоглолтод тоглодог. Тэгээ энэ удаа бол яг миний дива тоглолтыг бол үндсэн санаачлагч одоо аль намраас л энэ тухай баг 100-аас ярьсан тий. Үндсэн санаачлагч тэгээд зохион байгуулагч тоглолтын маань ерхий продюсерээр ажиллаж байгаа. Ингээд бидний тоглосон бүх дуунууд тэгээд зочин артисттайгаа бас хамт дуулж байгаа энэ бүх дуу цөмөрөө амьд явсан учраас одоо мэдрэмж нь илүү та бүхэнд ойр бас илүү сайхан байх болоо гэж бодож бид шууд амьд тоглосон. Ингээд миний Монголын ард түмэн та бүхэн маань сайхан шинэлэрээ та бүхэнд ирүүлэх аз жаргал хүсье.